Яасан уу? За, сайн байна уу? За, манай багийн хувьд болохоор яг манай баг яг ингээд зорилго, асуудал, хамар хүрээ гээд ер нь төслөө ер нь бол бүр яг ингээд эхнээсээ авахуулаад зорилт гээд ер нь яг ингээд дэмэх зэгстэй эхлэе гэж болсон байгаа. Манай багийн зорилго нь болохоор өсвөр насныхын гендерийн идэвх байдлыг талаарх насан туршийн мэдлэг олгож, зөв хандлагыг төлөвшүүлж, бэлгийн дарамт болон ялгалан гадуурлахаас урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалах чадвартай, эрхээ мэддэг, сэтгэл зүйн хувьд аюулгүй орчин бүрдүүлж, сэтгэл зүйг нэмшилж, доторх хүнийг нь эдгэх гэсэн зорилго тавьсан байгаа. За, асуудал манай сургуулийнхаа 120 сурагчдаас яг судалгаа авахад 10 хүүхэд тутмын 4 нь бэлгийн дарамт болон бусад дарамтанд хүчирхийлэлд өртөж байсан. Тэдний 43% нь хэн хандхаа мэддэггүй гэсэн судалгаа авсан. 32% нь харин энэ талаар хинтээ яг ярилцгаа мэддэггүй. Одоо дарамтанд орлоо гэж ятгаад би яг хэн хандах уу гэдгээ мэддэггүй. 16% нь тэр дарамтанд өртсөн тохиолдолд зөвхөн эцэгтэй хэлдэг. Ердөө 9% нь сэтгэл зүйч хандаг гэсэн судалгаа авсан байгаа. За тэгээд өөр асуудал ярих юм бол бэлгийн дарамтын талаарх мэдлэг дутмаг, хүүхдүүд эцэг эхчүүд бэлгийн дарамтыг таньж мэддэггүй, ярих мэдээллийн соёл дутмаг. Манай хүүхдүүд нөгөө нэг одоо үед зарим нь нээлттэйгийн хувьд нээлттэй байгаа. Гэтэ яг энэ асуудлын талаар хүүхдүүд яг сайн ярьж чаддгүй, яг нээлттэй ярьж чаддгүй. Тэгээд тийм ичиж айдаг, нуудаг, тийм хууль зүйн, эрх зүйн мэдлэг бага. Өсвөр насны охид хүүхдийн 70-50% нь өөрсдийн эрхээ бүрэн мэддэггүй. Би яг ямар эрхтэй вэ? Ямар эрх хамгаалдаг вэ? Би ямар ингээд эрхтэй билээ гэдгийг мэддэггүй. Өсвөр насны хүүхдүүд энэ сэдвийн талаар нээлттэй биш ба 5 хүүхэд тутмын 3 буруу мэдээлэлд явдаг. Одоо гендерийн эрхтгч байдал гэж юу вэ гэдгийг мэддэггүй. Буруу мэдээлэлд явдаг. Одоо эрхтэй хөвтүүлж болдгоо гэдгээс эхлүүлээл ингээл яг нөгөө нэг уламжлалт тийм буруу мэдээлэлтэй явдаг. Хүчирхийлэл болон дарамтлаас урьдчилан сэргийлж чаддгүй, өөрийгөө яаж хамгаалахаа мэддэггүй, одоо дарамт болон хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэн хандхаа мэддэггүй гэсэн асуудлууд яасан байгаа. За, хамар хүрээ нь болохоор Өмнөд Говьмгийн цогц системийн 20 дугаар сургууль бол зорилттой бүлэг нь болохоор 13-аас 17 насны өсвөр үеийнхэн байгаа. За, шууд хамрагдсан 6-аас 11 дугаар ангийн сурагчид гэдэг нь бид нар сургуульд явуулсан байхгүй, яг анги бүрдэн очиж 20 минутын сургуульд явуулсан. 6-аас 9 дугаар ангийн 8 бүлэгт одоо манай хэрэгжүүлсэн ажлыг гарна. Тэгээд сургуультанд суусан 6-аас 11 дугаар ангийн сонгогдсон сурагчид буюу бид нар ингээд ангиудаараа яваад ингээд илүү гүнзгий сургалтанд суух хүүхдүүд байна уу гэж аваад бүтгэж авсан байхгүй юу. Тэгээд нийт сурсан 2 удаагийн сургалт болсон ба тэр 2 удаагийн сургалтанд суусан маань 120 сурагч байсан. За, тэгээд дам нөлөөлсөн буюу эцгийг хасраа хамгаалагч болон үе тэнгийнхэн ойрол бид нар нөгөө нэг сургуульдаа пострууд тавьсан байхгүй юу. Энэ вэ гендерийн идэвхтэй байдал ба хандлагаас эхлэн гэсэн сэдвтэй сургалтаа бид нар 6-аас 8 дугаар ангийн 8 бүлэг, 9-өөс 11 дугаар ангийн 5 бүлэг тус 20 минутын сургалт орсон байгаа. Одоо энд харагдаж байна. Зураг нь энэ хүн бичлэгтэй ш. Аха. За, тэгээд энэ сургалтаар маань сурагч бүрт нөгөө нэг өөрсдийнхөө хэвлэсэн ийм стикерүүдээ мөн гарын бэлэгтээ эхний сургалтын дээр бол хүүхдэд гарын бэлэгтээ ийм октод нь болохоор ийм хавчаар за тэгээд quizzes сайт ашиглан мэдлэг батгах тэмцээн зохион байгуулад эхний 3 байрыг бас шагнасан. Эхний сургалтаар бол эхний 3 байрт ном өгсөн байгаа. Эхний 3 байрт нь дараагийн сургалтаараа болохоор бид нар
Тэгээд сургалтынхаа төгсгөл өмнө ямар ойлголттой байсан бэ? Одоо ямар ойлголттой болсон бэ гэдэг өөрчлөлтийг цаасан дээр буулгаж авсан. Одоо энэ харагдаж байна. Амар олон цаас байсан болохоор манай PPT дээр батхгүй тэгээ яг гайгүй гэдгийг гаргасан байна. За тэгээд 2 удаагийн сургалт болоход 120 хүүхэд хамрагдсан. За тэгээд ахиад бид нар яг гүнзгий яг чухалчилж хэрэгжүүлсэн ажил маань нээлттэй боо хилцүүлэг болон захин тэмүүлгийн систем байгаа. Чимээгүй байдлаас аюулгүй орчин руу гэсэн яг тийм зорилготой бид хүүхдүүд чөлөөтэй айцгүй ярьж болох итгэлцлээ аюулгүй харилцааны орчин бий болгосон. Ямар харилцааны юу орчин бэ гэхээр захин платформ энэ манай Safe Yacht гэдэг пэйж хуудас байгаа. За энэ дээр маань сэтгэл санаа чинь яг учраа болохгүй ингээд байнга санаа зовдог, ганцаарсан санагдаг, дарамт мэдэрдэг болон асуудлуудтай тулгараад яг хин яаж хандхаа мэдэхгүй байна уу? Чи ганцаараа биш ээ гэд ийм пострууд гаргаж сургуулийнхаа олон хүнд ингээд харагдах газруудад тавиад тэгээд Facebook пэйж дээр бас тавьсан байгаа. За энэ пэйж маань болохоор яг хувийн пэйж хуудсын чат хэсгээр 24/7 нууцлалтай хариу өгсөн. Тэгээд мэрэгжлийн сэтгэл зүйчтэй бид нар бас хамтарч ажиллаад хүүхдүүдийн багаас нь авсан траума болон сэтгэл зүйн эмзэг байдлын зөвлөгөө өгч дотроос нь эдгээсэн. Тэгээд бид нартай ингээд хувийн мэдээлэлээ бүрэн хамгаалсан шүүмжлэгүй ялгалгүй орчин бүрдүүлсэн байгаа. За манай энэ болохоор нөлөөллийн ажил байна. 4 өөр төрлийн нөлөөллийн постэр боловсруулсан. Сургуулийн орчин бол сургуулийн олон нийтийн харагдахуйц хэсгүүд байршуулсан гендерийн эрхтгч байдал, бэлгийн дарамтын талаарх анхааруулга мэдээлэл түгээсэн үеийнгийн нөлөөллийн арга болон би гендерийн эрхтгч байдлыг ханган 50 дулаахан мэдрэмж төрүүлэх өөртөө итгэх итгэлийг бий болгосон. Манай энэ пэйж хуудас маань нийт 70-аас дээш асуулт авсан. Манай пэйж хуудас ажиллаад айгүй их хүүхдүүд бичдэг юм байлээ. Одоо би энэ асуудлаар яах вэ? Энийг яах вэ гэд айгүй их хүүхэд энэ манай статик бид нар зөвхөн статик өөрчлөлтөө бид хүүхдийн дотоод ертөнцийг өөрчилсөн. Төслийн үр дүнд 338 сурагч одоо нөгөө 6-аас 11-р ангийн нөгөө бид хэд анги дээр 20 минутын сургалт орсон 338 сурагч гендерийн эрхтгч байдал болон үндсэн ойлголттой болсон. Хүүхдүүдийн хандлага бол мэдгэдэггүй өөрчлөгдөж илээ. Тэгээд гендерийн ялгалан хадварах бэлгийн дарамт илүү тодорхой ялгаж ойлгогддог болсон. Би одоо дарамтанд өртжүүл яг яах вэ, хинт хандах вэ гэдгийг ойлгодог болсон. Хүүхдүүдийн бэлгийн дарамт өртүүл хинт хадхаа мэддэг болсон. Манай цахим хуудасаар 70-аас дээш асуулт ирсэн. Хүүхдүүд хинт шилж чадахгүй ингээд асуултаа бидэнд илгээсэн. Зарим нь болохоор ингээд сэтгэлүүд нь энд байна. Зарим нь ингээд бидний нөгөөний нууцлалын ингээд гэрээтэй учраас би яг дөрөвхнийг нь харуулсан байхгүй юу. Зарим нь ингээд би анх удаа ийм сэтгэлээ нээж ярьж үзэж байна. Би ингээд яг анх удаа ийм эмзэг сэдвээ ингээд ээж авдаа биш тэ сэтгэлүүч ашгаас айдаг. Тэг яг үеийнгийн ихчтэй танаас илүү ингээд юу авч байна гэд хэлсэн. Тэгээд цахим фууцанд хандсан анхны зориг бид хэд 4 үе шаттайгаар ахаад нэг 31 сурагчийн дотоод эдгэрлэлийн 4 үе шаттай дэмжлэгийг тулсан. За нэхний үе шат нь захим хуудсанд хандсан манай хүүхдүүд анхны зориг чимээгүй байдлаа эвдээд захим хуудсанд хандсан. Хоёрт нь болохоор манай багийн гишүүдтэй бичлэн уулзъя гэдэг хүсэлт гаргаад бид хэд итгэлцлийн орчин бүрдүүлээд тэр хүүхдтэй нууцлалын гэрээ байгуулад бид хэд уулзсан. Яг ингээд хугацаа тавьж байсан болохоор бид хэд 31 хүүхдтэй л яг уулзсан байхгүй юу. За тэгээ 3 дахь үе шат нь болохоор бид хэд тэр хүүхдүүдтэй уулзаад өөртөө ингээд зөвлөгөө өөртөө ингээд өгчлөө. Одоо яг мэрэгжлийн сэтгэл зүйчтэй уулзаад тэр хүүхдийг бүр ингээд мэрэгжлийн төвшин шийдвэрлүүлээд бүр ингээд сэтгэл зүйн ингээд бодит дэмжлэг авах болсон. За тэгэхээр тэр дарамт болон сэтгэл зүйн шарахтай байсан одоо хин тантаа мэдгүй яахаа мэдгүй байсан хүүхдүүд маань яг энэ 3 үе шатыг давсны дараа шал өөр өөрчлөлт гарч ирсэн. Бид нар тэгээд төслийнхаа дараа яг ямар ивент зохиож аваад cover night зохиосон байхгүй юу? Cover night арга хэмжээ яг ингээд дулаахан 50 яг ийм манай сургууль дээр болсон. Бид хэд тэгээд албаар нөгөө нэг юу болсон байхгүй юу? Суудлах уу?
Тэгээд яг бөөнөрөө сайхан ингээд тойрч сууж агаад тэгээд дууд болсон байгаа. Тэгээд манай cover night дарах хэмжээ маань болоод энэ бичлэг байгаа. За тэгээд бид хэд энэ үйл ажиллагаа хийснээр яг өөрийгөө ингээд эдгээж яг сэтгэл зүйчэд ханддаг байсан хүүхдүүд маань яг бид хэдийн судалгаагаар авахад яг 50% нэмэгдсэн байлээ. Тэгээд нөлөөллийн пострууд болон сургуулийн орчинд газар бол 500-аас дээш хүн харсан. Cover night дарах хэмжээ хүүхдүүд дуу урлаг үгээр дамжуулан өөрсдөө илэрхийлсэн. Cover night нь зүгээр л нэг дууны арга хэмжээ бол биш. Энэ бол дуурах заргийн үүдэж байсан. Тэгээд тайзан дээр хүүхдүүд зөвхөн дуулж байгаагүй өөрсдөө илэрхийлсэн. Сэтгэл зүйн урлаг хослуулан манайх яг төсвөл дээрээ нийгмийн хандлагыг нөлөөлсөн байхгүй юу? За тэгээд манай төсвөл зөвхөн өнөөдрийг өөрчилсөнгүй нийгмийн болон сургуулийн соёлыг өөрчилсөн. За яг үр дүнгийн яг хэсэгтээ бид нэр яг зорилготой хүрсэн үү гэдэг яг 338 сурагч гендерийн ихэвчлэн байдлын суурь ойлголттой болсон бөгөөд тэд маргааш хин нэгнийг шархлуулах биш хин нэгэнд хүндлэж яаж ингээд тэр хүнтэй харьцах уу болон өөрийгөө яаж ингээд хамгаалах уу гэдгийг сурсан. Яг бидний 4 шаттайгаар авсан яг 31 сурагч маань сэтгэл зүйн шархан нэгдгэрч эхэлсэн бөгөөд тэдний өөртөө итгэх итгэл болон тэр хүүхдийн ирээдүйн амьдралын чанар шууд нөлөөлнө. Тэр хүүхэд ингээд одоо ингээд сэтгэл зүйн шарахтай болохоор ингээд яг ирээдүйд нь амар нөлөөлдөг. Би яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр би бас өөрөө багадаа ингээд амар сэтгэл зүйн шахтайсан баггүй юу. Тэгээд би сэтгэл зүйч гэж мэддэг байсан. Манай сургуульд бас яг ийм үе тэнгийнхэн хандаж мандаж хэлэх юм байдаг байсан болохоор би яг ингээд мэддэг байсан болохоор би ингээд өөртөө адилхан хүүхдийг бүтээхгүй тул яг ингээд бид нартай ярилцаад нээлттэй байгаараа өөрийгөө эдгээрээ гэд улмаас яг энийг хийсэн. За тэгээд хэрв тэдэнд өнөөдөр дэмжлэг үзүүлээг бол маргааш тэд айцаа дотроо тийсэн насанд хүрэгчд болох байсан. За тэгээ 31 хүүхдийн шарахыг 31 хүүхэд дотоод шархаа эдээж эхэлсэн бол бид 31 ирээдүг аварсан гэсэн үг гэж гаргасан. За сургамж гэх юм бол энэ төсөл нь хүүхдүүд дуурдаггүй биш тэдний аюулгүй орчин дутагддаг. Бид аюулгүй орчин, нууцлалтай орчин бүрдүүлэхэд хүүхдүүд дуугарсан өөрсдөө нээж чадсан. Энэ нь асуудал биш, орчин байхгүй дээ гэсэн үг. Бид хэд яг ингээд нууцлын гэрээ байгуулад яг ингээд ихтгэлцэн байгаа үе шатаар яасан чинь хүүхдүүд ер нь өөрийгөө бүрэн нээсэн. За хоёр талаараа нэг үеийн хүүхдүүд, нэг үе тэнгийн хүүхдүүд зөв ойлголттой болсон. Ирээдүйн буруу үйлийг зогсоо хамгийн хүчтэй механизм болсон гэж харуулсан. Буруу ойлголттой хүүхэд хүчирхийлэгч болох магадлал багтай хохирогч болсон ч дуугарч чаддаг. За одоо ирээдүйд тэр хүүхэд ингээ бас гендер ихтэйч байдалтай хүчирхийл биеийн дарамтын талаар мэдэхгүй байж байгаа тэр хүүхэд ирээдүйд магадгүй тэр хүчирхийллийг өвлөдөг хүн байж бас болно шүү дээ. Тэрийг бол зогсоосон байгаа. За тэгээ нууцлал бол итгэлцлийн үндэс. Хэрэв бид итгэлцлийг бий болгож чадаагүй энэ хүүхдүүд хизээж нээлттэй байхгүй байх байсан. Тиймээс бид сэтгэл зүйн дэмжлэг өгсөн. Энэ зүгээр нэг зөвлөгөө биш, итгэлээр тогтох систем. За тэгээд эцэст нь хандж хэлэхэд хэрэв нэг сургуулийн хүрээнд чимээгүй байдлыг эдэж чадсан бол цаашдаа бид нийгмийн түвшинд ч бас чадна. Тиймээс би зөвхөн энэ нэг төслийг хэрэгжүүлээгүй сургуулийн орчны соёлыг ингээд тэр чигтээ өөрчилсөн. Чимээгүй байсан асуудлыг дуургаж чадсан бид нар чимээгүй дотор нуугдсан тэр айцыг ингээд эдгээж гаргаж ирж чадсан. Тэдний ирээдүйд хөрөнгө оруулсан. Тэгээ энэ бол төслийн төгсгөл биш. Бид одоо ингээд ирээдүйд цаашдаа бүр ингээд пэйжээ хөгжүүлээд пэйж дээрээ илүү улам ингээд ажиллаад мөн 1 болон 2 дугаар сургуулийн сэтгэл зүйчтэй хамтран бид хэд подкаст гаргах гэсэн дааш тэгээ хугацаа ингээд амжааг болохоор гараагүй. Тэгэхээр цаашдаа ингээд 1 болон 2 дугаар сургуулийн сэтгэл зүйчтэй хамтран яг энэ сэтгэлийн шарахтай яг хэрхэн эдгэх вэ, гендер ихтгэж бус байдал гээд олон ингээд подкастууд гаргана гэж бодож байгаа.
Тэгээд хүүхэд бүрийн ирээдүй аюулгүй ингээд гоё эрүүл байгаасаа гэж хүсээд тэгээд энийг яасан. За тэгээд баярлаа.